Би 2025 онд яах вэ? 2026 он бол. За эхлээд юу ч хүүхэд болох. Хаалгаанд ор. Хүүбэр хөвтөн, бримлэг хөвтөн. Миний дуруу зүйлээ заяа. Төрөхөд заяа. За. Эмбэр төрөхөд манайг минь гэж хэлсэн. 20 яс хугарж байгаа юм шиг өвддөг гэж хэлсэн надад. Тэгээд би хүүхэд төрүүлэхгүй, нөхөртэй ч гэсэн төрүүлэхгүй, найз залуутай ч гэсэн төрүүлэхгүй. Зүгээр хоёулахнаар кино үзэх юм уу, хамт хоолойч идэх юм уу, ажилдаа ч явах юм уу, гадар салхинд гарах юм уу. Нэг байж болно. Энэ би хүн ямар гизээ зүсэлсэн хамаг бич. За энэ бол хөө би брэм шар. Өмнө би ингээд том тавчтай ингээд явж байгаад өвөөгөө хоол идэрэ гэж хэлэх жахт нь гээд хэлчихээ. Тэгээ буцаа ингээд том тавч ингээд өмсөж явж байсан бохоо. Би яг тэр үед ингээд 4-5 настай байсан. Тэгээд явж байгаад заяа. Ингээд бүдэрч унаад цемэнтээ бүдэрч унаад. Тэгээд яг гэж за. Яг энэ гарлууга яг ийшээ ингээд юу оруулж исэн. Чулуу оруулж исэн. Брэм өвдсөн. За өмнө би дулаан ханд байдаг гэсэн. Тэгээд 5-6 тавьсан санагдаж байна. Тэгээд би яг гэрлүүгээ яг 0 явчаад тэгээд буцаа хурж ирэх хоорондоо 0 явчаад тэгээд гэрлүүгээ явж байхдаа яг өөрийнхөө тавчтай явсан байхгүй юу? Нэг тавчтай ч илүү нэг пүүцтэй явж байсан санагдаж байна. Тэгсэн чинь миний ингээд яг юун дээр өсгийн дээр юу байсан? Нөгөө шил орцсон байсан. Баймар цус гараад. За тэгээд дараагийн 2025 онд яахыг хэдүүлээ. Харъя. За 3 минутын тавьчихсан. Дандаа 3 минут. Бол нэг цагч биш 30-40 минутыг бичлэг хийдэж штий. Яг тэр шиг л адилхан байна. Тэгээд 2025 онд хэлье. Бай.